Gen-Zийн шидэ дундаа Bubble tea хэрхэн дэлхийг байлдан дагуулв? Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Мэддэвч мэддгүй түүхийн болондоо тавтай морил. Өнөөдөр бид түүхээр дахин аялж, хүүхэд залуучуудын бараг өдөр тутмын хэрэглээ болоод байгаа нэгэн танил хэрнээ нууцлаг нэг зүйлийн мөрөөр хамтдаа аялах болно. Юу гэж бодож байна? Тийм ээ. Боба буюу Bubble tea-ний нууц түүх. Та энэ чимээг мэдэж байгаа. Хунзар аягны тагийг том хунзар соруулаар цоолж орох тэрхүү таатай тас хийх чимээ. Энэ бол хичээлийн завсгалгааны чимээ. Найзуудтайгаа сургуулийн дараа уулзсан цагийг өнгөрүүлэх үеийн чимээ. Цэвэр, зажлууртай, чихэрлэг, ад жаргалын чимээ. Би мэдээж бөмбөлөртэй цай буюу боба, сувдтай сүйтэй цайны тухай ярьж байна. Та юу гэж ч нэрлэдэг байсан энэ хүн ундаа дэлхийг бүхэлд нь байлдан даваасан гэдэгтээ хинч марахгүй. Хэрэг та TikTok эсвэл Instagram гүйлэж харвал ёроолдоо сонин хар буурынхий зүйлстэй цайвар өнгийн маш үзэмжтэй шингэн хийсэн аяг барьсан хин нэгнийг гарцаагүй олж харах болно. Гэхдээ та энэ хүү жижигхэн хар буурынхий зүйлс яг юу болохыг тайхаж үзсэн үү? Тайвны энгийн нэгэн мөстэй цай хэрхэн олон тэрбум долларын дэлхийн хэмжээний тренд болж хуурсан бол мөн яагаад бид бүгд үүнд ингэтлээ донцсон бол? Дуртай ундаага таалан уугаарай. Учир нь өнөөдөр бид Bubble tea-ний түүх, шинжлэх ухаан болон соёлын үнэмлэхүй ноёрхлын талаар гүнзгий судалцгаах болно. Астай тохиолдол. Bubble tea-ний тесрэлтийг ойлгохын тулд бид 19-р зууны 80-ад оны Тайван руу буцах хэрэгтэй болно. Тэр үед цайны мухлагууд хаасайгүй байсан. Гэхдээ тэд ихэвчлэн уламжлалт халуун цай зардаг байр. Ю Хан Жэ гэх залуутай танилцъя. Тэрээр Тажун хот дох Чүн Шүй Тан гэх цайны газрын эзэн байв. Хью саяхан Япон улсад зочилж кофег хүүднээр нүүж байгааг харжээ. Тэрээр яагаад үүнийг цайтай хийж болохгүй гэж хэмээн бодсон байна. Ингээд тэр хятад цайг мөстэй хойлж хүүднээр нь зарж эхлэв. Энэ нь шууган тарилаа. Гэхдээ жинхэнэ гайхамшиг хэдэн жилийн дараа 19-р зууны 88 онд маш уйтгартай нэгэн офисын хурлын үеэр тохиосон юм. Цайны газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Лин Шу Хуай энэ хуралд сууж байлаа. Тэрээр өөртөө Фэн Юан хэмээх чихэрлэг тапиока пүдэн болох Тайваны алдартай амттан авчирсан байр. Тэрээр уйдсандаа амттнаа өөрийнхөө мөстэй асаам цай руу шууд хийгээд нэг болгож үзв. Энэ бол цоо шин нээлт байлаа. Чихэрлэг сүйтэй цай нь тапиокагийн зажлууртай хөгжилтэй бүтцтэй хорсон нь үнэхээр гайхамшигтай байв. Тэд үүнийг цэсэндээ нэмсэн бөгөөд хэдхэн сарын дотор бусад бүх төрлийн цайнаас нь илүү ихээр зардаж эхэлжээ. Сонирхолтой нэгэн баримтыг дурдахад өөр нэгэн цайны газар болох Ханлийн цайны өрөөний эзэн захаас яг л совд шиг харагдах цагаан тапиока совд олж харснаар үүнийг өөрсдөө зохион бүтээсэн гэж маргадаг. Энэ хоёр цайны газар Bubble tea-г хэн зохион бүтээсэн бэ гэдгээр шүүхтэлцэж хуулийн маргаан нь 10 жил үргэлжилсэн байна. Эцсийн эцэст шүүгч Bubble tea бол хинч хийж болох хоол хүнс тул хэн нэгэн хүн үүнийг патентлах боломжгүй гэж шийджээ. Ялагч нь хэн бэ? Бид бүгдээрээ. Бөмбөлөг гэд яг юу юм бол? Тэгэхээр одоо нэг том төрөгчийг хамтдаа тайлъя. Bubble tea гэхээр таны толгойд хар тапиока совднууд буудаг бах тийм үү? Бороо. Bubble tea гэдэг нэр нь анх коктейл сэхсэгчд хүчтэй сэхсрэх үед ундааны дээд хэсэгт үүсдэг зудаан хөөсрөхөг бөмбөлийг хилдэг байжээ. Харин совднуудыг нь Woba гэж нэрлэдэг бөгөөд сонирхуулахад энэ нь Тайваны хар ярианд совдны хэлбэрээс нүүдэж заабэз том хэмжээтэй бөмбөлөг гэж хэлдэг байсан үг юм. Тэгвэл энэхүү совднууд нь яг юугаар бүтдэг вэ? Тэдгээр нь кассава гэх ургамлын үндснээс гаралтай. Энэ нь Өмнөд Америкаас гаралтай цардуулаг үндэс үрт ургамал бөгөөд сүүлд Аз тивд орж иржээ. Цардуулыг нь ялгаж аваад
зуурмаг болгон жижиг бөөрөнхий хэлбэрт оруулж буцалгадаг. Гэхдээ үүнийг буцалгана гэдэг нь жинхэнэ урлаг юм. Хэрвээ дутуу болвол голдоо чулуу шиг хатуу байна. Илүү болгочвол бяцарсан зутан болж хувирна. Жинхэнэ бобоны маструуд Тайванчуудын Q эсвэл QQ гэж нэрлэдэг тэрл бүтцийг гаргаж авахыг зорддог. Энэ нь эрүүг баг зэрэг ажилуулах төгс зажлууртай уян хатан резин шиг бүтц юм. Gen Z-ийн шидэт дундаа bubble tea амттай юу гэвэл үнэхээр амттай. Гэхдээ шоколадтай сүүч гэсэн амттай шүү дээ. Яагаад bubble tea өсвөр үеийнхэн болон залуусын хувьд амьдралын хэв маяг болтлоо хөгжсөн юм бэ? Нэгдүгээрт энэ бол өөрийн хүснээр өөрчлөх боломжтой хамгийн төгс сонголт юм. Бобоны дэлгүүрт орох нь яг л гарцуу эрдэмтэн болох дэжил. Та зүгээр л нэг цай захиалдаггүй. Та суурэ сонгоно. Хар цай, ногоон цай, оолонг, матча. Та сүүгээ сонгоно. Үнэний сүү, овёс, буйс, шар буурцны сүү. Та амтаа сонгоно. Таро, бор сахар, манго, амтадгүй. Тэгээд сахарын хэмжээ 100% уу, 50% уу, 25%. Мөсний хэмжээ энгийн, бага мөстэй, мөсгүй юу? Мөн түүний дараа нэмэлтүүд тапиока сууд, аманд ороод жимсний шүүс болон хагарах поппинг боба, слоугийн нүд, жимсний цэгцэг нүр, өндөгний пудинг, бясалгатай хөөс. Үүнд математикийн магтахаар мянган хослол бий. Энэ бол таны зан чанарын илэрхийлэл. 50% чихэртэй овёсны сүүтэй, бор сахартай бобон, гүзээлтгэнтэй поппинг бобатай, неон ногоо алюминий слашнаас тис өөр вайб мэдрүүлдэг. Хоёрдугаарт энэ нь маш үзэмжтэй. Үннийг хэлэхэд бид нүдэрээ төрүүлж идэж уудаг. Bubble tea нь угаасаа л Instagram-с зориулагдсан мэт байдаг. Аягны хан даган уурсах, бор сахарын гантиг мэдхээ, тарио сүүтэй цайны цайвар, ягаан өнгө. Энэ бүхэн сошиал медиагийн эрэнд зориулагдсан бүтээгдсэн мэт. Гэхдээ хамгийн чухал нь Bubble tea-ний дэлгүүрүүд орчин үеийн их дэлгүүр эсвэл кофе шоп шиг болсон байна. Тэд бол 3 дахь орон зай. Залуус маш их мөнгө үрэлгүйгээр цагийг өнгөрөөх, хичээлээ хийх, анхны болзоондоо явах, эсвэл зүгээр л туслан суух боломжтой аюулгүй, харьцангуй хямд газар. Энэ бол нэгэн хуванцар аяганд багтсан туршлага, арга хэмжээ, мөн уулзалтын цэг юм. Дэлхийг байрдан давуулсан түүх. 1990-ад оны үед Тайваны цагаачид Bubble tea-г Хойд Америкт авчирч, Калифорни, Ванкувер зэрэг газруудад дэлгүүрээ нээжээ. Эхэндээ энэ нь Азийн цагаачдын хувьд эх орноо санах сэтгэлийг нь тайвшруулах ундаа их нутгийнх нь амт байв. Гэхдээ босод бүх хүмүүс үүнийг ойлгож мэдрэхэд тийм ч их хугацаа шаардагдсангүй. 2010-ад оны үед нэгэн галзуу зүйл тохиолдсон юм. Bubble tea зүгээр нэг Аз ундаа байхаа болж дэлхийн pop соёлын үзэгдэх болон хувирв. Gongcha, Cha Time, Coco зэрэг сүлжээ газрууд бараг бүх тэрд нэгдэж эхэллээ. Өнөөдөр Bubble tea нь 3 тэрбум $10 үнэлгээтэй салбар бөгөөд 2030-ад он гэхэд 6 тэрбумыг давах төлөвтэй байна. Энэ маш алдартай болсон тул 4-р сарын 30-ны өдрийг үндэсний Bubble tea-ний өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон. Энэ нь бобатай зайрмаг, бобатай пиццанаас эхлээд тийм ээ, энэ бол бодиттой зүйл бөгөөд нилээд маргаантай сэдв шүү. Боба чихмэл тоглоом, боба AirPod-ны гэр, өндөр зэрэглэлийн загварын брэндүүдийн хамтын ажиллагаанд хүртэл урам зориг өгч юм. Зүгээр нэг ундаанаас илүү. Эцсийн эцэст бөмбөлөгтэй цайны үнэмшгүй амжилт нь зөвхөн түүний түүх, содны уян хатан QQ бүтэц эсвэл TikTok дээр хэрхэн гоё харагддгаас шалтгаалаагүй юм. Энэ нь хөгжилтэй байсан учраас л дэлхийг байлдан дагуулсан хэрэг. Шалгалт, драма, дэлгэцийн ардах төгсгөлгүй цаг хугацаагаар
дүүрэм хурдан хэмнэлттэй, стресстэй нийгэмд бөмбөлөгтэй цайны нэг балга нь 15 минутын жижигхэн амралтал гэсэн үг. Энэ бол тухайн өдрийг даван туулсныхын төлөө өөртөө өгч буй чихэрлэг, зажлуултай шагнал юм. Энэ нь соёл хоорондын гүүр болж, яриа өрнүүлж, айхалтай бас содон зүйлийг хамтдаа хайрлах хайранд хүмүүсийг нэгтгэдэг. Тиймээс дараагийн удаа дуртай ундааруугаа том соруула хатгаж, хамгийн ихний хүйтэн зажлууртай балгаа хийх үедээ аяган доторх тэрхүү айхалтай түүхийг нэг хором бодож үзээрэй. 1980-д оны Тайваны уйд хортой офисын хурлаас эхлээд яг одоо таны гарт ирэх хүртэлх тэр түүхийг. Таныг яасныг мэдэхгүй ч энэ бүхнийг ярьсан чинь миний ам үнэхээр их цангаж байна. Би явлаа. Бор сахартай сүйтэй цай авлаа. Үзсэнд баярлалаа. Лайк тортлоорыг дарж шинэ түүхээ дахин сонсох бол subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.